Сайн байцгаана уу? Cherry Books өвгийн Монгол Item Test болон маань энэ удаагийнхын дугаарыг Хөвсгөл аймгийн Өгөөмөр туслангаас үргэлжлүүлж байна. Энэ удаагийн манд зочноор Хөвсгөл сүмийн ахлагч Уланбаяр оролцож байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээж аваад энэ газар яг одоо ийм сайхан байгальтай газар надтай хамт ярилцахаар энд ирсэнд Уланбаяр чамдаа баярлаа. За баярлалаа. Тэгээ бас Хөвсгөл аймыг зорин ирж ийм сайхан одоо тий ийм гоё цаг агаартай ийм бас ивэлтэй энэ өдрийг бас сонгоо ирж байгаад баярлалаа. Тэгээд Уланбаяр гэр бүлийнхаа тухай өөрийнхөө гэр бүлийнхаа тухай бас бидэнд танилцуул. За би эхнэр хоёр хүүхэдтэй хамт амьдардаг. Манай эхнэр Хишиг Жаргал гэдэг. За манай хамгийн том охины маань одоо Цэлмүн гэдэг. Баг байндын маань Бэлэг Жаргал гэдэг. Тэгээд бид хоёр бол Хөвсгөл одоо аймгийн Хөвсгөл аймгийн бид хоёр бол Хөвсгөл аймгийн уугуул иргэд байгаамаа. За тэгээд бас сүмээ хариуцаж авч явдаг шүү дээ Хөвсгөл сүмийг тий мөрөнгийнхаа сүмийг. Тэгээд хэдэнээс эхлээд сүмийн ахлагчаар ажиллаж эхлэв. Одоо 2022 оны 11 сараас эхлээд яаж байна. Тэгээд альбисаар 2023 оны 2 сарын 1-нд томилогдоод ингээд ажиллаж байна. Тэгээд бас Хөвсгөл аймгийнхаа одоо сүмийг хариуцаж авахын хажуугаар бас Хөвсгөл аймгийнхаа Дэлгэр мөрийн зохицуулалт сургуульд бас багшаар ажилладаг. Оо за яста мундаг давхар аль ажиллаад давхар ажиллаад амжуулаад явж байгаа юм байна шүү дээ. Тэгээд бас өмнө нь надтай ярилцж байхдаа маш их амжилттай ажиллаж байгаа гэдэг талаараа хуваалцажсэн. Тэр талаараа бид нартай хуваалцвал. Ямар амжилтуудыг гаргаж боловсрол одоо ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа хугацаанд. За Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургууль ерөнхийдөө багшаар би бол 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд одоо мэдээлэл технологийн багшаар ажилладаг. Тэгээд компьютерийн IT чиглэлээр олимпиадад бэлтгэдэг. Тэгээд энэ жил бол улсын олимпиадад хүүхдүүд маань бүтээлийн чиглэлээр одоо 3 хүүхэд 4 хүүхэд тэргүүн байр эзлээд тэгээд 12 төгсөختөө шүтээсийн одоо тий програм хангамж болон одоо хүссэн хуваарь авах эрхээр сонгогдсон. Тэгээд нэг хүүхэд маань Солонгост урилгаар суралцах хэрэгтэй байгаа. Ой, өстө зөндөг том амжилттай явж байгаа юм байна. Тэгээд мэдээж энэ амжилтын ард багш байгаа. Багш хүний чиглүүлэг тийм багш хүний сургууль хүмүүжүүлэх тэр бүх зүйл хамрагдж байгаа гэсэн. Тэгэхээр манай Уланбаяр бол их мундаг багш байна. Тэгээд бас давхар сүмээ хариуцаад ажиллаад аваад явж байгаа гэсэн үг тийм. Анх багш болох нэг зорилго маань бол юу гэхээр би ингээд багш болоход хамгийн их түлхэж нэг сүмдээ үйлчлдэг байсан маань илүү их одоо багшийн мэргэжлэр ажиллахад төлхөө болж байгаа байхгүй. Тэгэхээр анх ингээд 10 жилээс ахуулаад одоо 20 жилдээ сүмдээ явж байгаа шүү дээ. Хуучны гişүүд нэг юм шүү дээ. Тэгэхэд ингээд 10 жилдээ болвол сүмийнхаа хүүхдтэй гişүүдтэй ингээд хичээл ороод ингээд явдаг байхад илүү ингээд тий багшийн мэргэжлийг сонгоход бол илүү дөхөн болсон. Яагаад тэгэхээр сүмийн хүмүүс чинь бүхэл төвшингийн үнэтэй жаар гэр болон одоо тий эцэг эхчүүдтэй харилцаа тэгэл үеийнгийн нөхөд найз нөхөд тэгээд ингээд сүм бол асар том одоо хүрээлэлээр харилцдаг байхгүй. Тэгэхээр яг үнэ. Энэ зүйл маань бол намайг өдийн эрх зэрэгтэй ингээд боловсролын газар амжилттай явж байгаа бол одоо Монгол улсын шилдэг 50 багшийн нэг болсон. Тэгээд баяр хүргэе ёстой гоё баяр. Тэгэхээр тэр маань энэ манийхан ард бол яг хөө сүмийн бас энэ тий бусдтай харилцаа бол өөрөөр туссан л та. Тэгээ манай Adventist боловсрол гэдэг номон дээр бол байдаг. Бие махбод болон тэгээ оюун ухаан тэгээ сүнслэг байдлын нэгдэл бол тий багш гэдэг зүйл байгаа тий. Амен. Яг үнэ. Тэгэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд нийлэн байтхан яг энэ зүйлийг хэлснээрээ бас дан ганц тий боловсрол гэхээсээ илүү хүүхдийн зүрх сэтгэлд нь тий хувийн цагийг бас бий болгох нь бол асар том тий. Багш бол яг нэг 10% мэдлэгийг л олгоно шүү дээ. 90% мэдгийг бол өөрсдөө хүүхдүүд хөгжүүлж явах хэрэгтэй. Тийм учраас айгүй тий нөгөө сүм авч явж хат бол сүмийн үйл ажиллагаанд хүүхдүүдийн оролцоо айгүй манай зүмдэр чих байдаг шүү дээ. Тийм яг үнэ. Олон хүүхдүүд бол манай ялангуяа Монголын сүмүүдийн ихэнх нь бараг 50% шахуу 50-аас дээш хувийн шахуу ингээд хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр нэг бодлоор энэ багшийн мэргэжлийг сонгоно гэдэг бол нэг талдаа асар том ивэл байгаа. Яг үнэ. Өөрөө нэгэн цагт хүүхэд байгаа сүмдэр иржсэн бол одоо буцаад сүмдээ ирж байгаа хүүхдүүдэд хичээл заагаад хүүхдүүдийг бас чиглүүлээд бас давхар тэгээ явж яах гэдэг үнэхээр гайхалтай ивэлтэй ажил байна. Тэгээд өнгөрсөн
6 сард бид нэр ирсэн шүү дээ. 6 сарын нэг нь танаас өндөр ирж байгаа тий. Бас тэр нөгөө нэг ингээд би чамаг яг өөрийнхөө тэр мэрэгжлийн онцлогийг бас ашиглаад ингээ хүүхдүүдтэйгээ харьцдаг юм байна, ажилтдаг юм байна гэдгийг бас хараад бас бахархаж ирсэн тэр нөгөө лего тоглоом юм өрөө тий. Тэгэл тэгэн гутаа буцаагаад тэр сэдвэрээ буцаагаад Библиэс хуваалцаад. Тэгээ надад үнэхээр таалагдчихсэн тэр байдал чинь тэгээд бүр үнэхээр тэгээд яаж яваад сүмд явахаар болчихвоо анх би ч надаа анх би бүр одоо 8 дугаар анги 9 дугаар ангиас ч юм уу тий сүмд явж гисэн байхгүй. Тэгээд анх сүмд явж байхад манай сүм чинь бол дөнгөж ингээд шинэ хашаа аваад тэгээд одоо энэ мөрөн сүм дээр тий мөрөн сүм дээр тэгээ манай одоо бадмаах жагаагч гээд манайхаар бас зочилж явдаг хүмүүс байдаг гэсэн. Мөрөө хор хийдэг. Оо за. Тэгээ нэг өдөр намайг тийм газар яваад очооч гэхээр тэгээд урьсан. Тэгээ урьсан чинь ингээд нэг юм сүм байсан. Тэгээд надад юу нь илүү их таалагдсан бэхээр айгүй тэр хөдөлмөрч хүмүүс байсан байхгүй сүм хүмүүсгээр ногоо тарьдаг, худаг ус гаргаал тий. Тэгэл ингээд хөлөмж хийгээл тэгэл тийм. Тэгээ би хамгийн анх залбирж байхдаа юу гэж залбирж исэн бэхээр бурхан та намайг одоо тий ийм гоё тий манай сүмийн одоо тухайн үед отхон бям ник гээд Америк ник маань бол нэлийн аж ахуйч одоо морь мал тийжээдэг тэгээд тийм тэгээ бас ногоо тарьдаг. Сүм дээр морь тийжээдэг. Тийм сүм дээр морь тийжээдэг. Тэгээд одоо чи зөндөө олон шуудтай шүү дээ загал шууд бас зөндөө олон амттай. Тийм морь тийжээдэг. Тэгээ бас юу яадаг? Эрдэн шиш тавьдаг. Эрдэн шиш анх бид нар ч харж байгаагүй нэг юм сониг юм хүнээс өндөр ургах юм байна. Нэг зуны дотор л одоо тэгж ургаж байгаа ш. Нэг 2-3 сард. Тэгэл тэрийг хураагаал. Тэгээ бид нар сүм дээрээ ингээл тэр эрдэн шишийг нэг хараад тэдний чинь нэг кино мэнүү заримдаа Христийн тухай кино гардаг гэсэн бид нар тий. Тэгээ тэр киног үзэж байхад яах вэ гэхээр нөгөө ингээд эрдэн шишээ ингээд усанд ингээд тосонд ингээд хайрхаар ингээд тесрээд ингээд аим гоё попкорн тэгж хийдэг байх гэдгээс орж ирсэн аахгүй. За. Тэгээ би бол тухайн үед залбирдаг байсан яах вэ гэхээр нэг шиг юм гоё аж ахуйч болох юмсан ирээдүйд тий. Жижигхэн хүүхэд байгаа ш. Тэгээд отхон бямба ах шиг одоо бас компьютер сайн болох юмсан гэж залбирдаг байсан. Одоо 20 жилийн дараа харахаар яг энэ залбирал маань биелсэн. Тэр хоёр мөрөөдлөө чинь нийлүүлээд нэг болоод тэгээд нэг болоод ингээ тий. Энийгээ ч гэсэн би бас хүүхдүүдэд хэлдэг. Та нар ямар нэгэн мэрэгчлэлтэй болсон бэ? Ирээдүйд IT ч болсон бэ, дизайнерч болсон бэ? Хамаахгүй. Хамгийн гол нь нөгөө баруун гартаа ингээ энэ мэрэгчлээ бас зүүн гараатаа бусдад ямар нэгэн туслах тий. Одоо мод ургамал тийм үү тий. Мод тарьдаг тийм хүч юм уу аж ахуйч байгаараа тийм байгальтай ээлтэй байгаараа гэж. Өстой мундаг зөвлөдөг байхгүй тий. Тэгэхээр мундаг байна. За тэгээд сүмийн ахлагч хүний хувьд одоо чи өөрөө буцаад сүмээ ахлаад явж байгаа хүний хувьд тэгээд сайн муу янз бүрийн үйл явдлууд тохиолдож байгаа. За тэгвэл тэн дотроос хамгийн гайхамшигтай тийм түүх чиний хувьд одоо мартагдахгүй тийм гэрчлэл түүх гэх юм бол чи байвал бидэнтэй хуваалцаач. За жишээ нэг хөвгчлөлтөө юу эсвэл хөвгчлөлтөө түүх. Хөвгчлөлтөө түүх гэх юм бол би одоо сүмд ингээд удаагүй байсан. Тэгээд манай нэг маань нэг попкорн гэдэг юм тарьж ирсэн байхгүй. Тэгээд эрдэн шиш тарьж ирсэн. Тэгээд тухайн үедээ бол тэрийг одоо яаж тарьдгийг ч мэдэхгүй. Тэгээд ингээд хүнээс өндөр юм байгаа л. Тэгээд хавар одоо яг намар өдийд хураадаг. Тэгээд хурааж ирсэн. Тэгэл бид нар ч одоо попкорныг яагаад ингээд хоол унд хийх юм ба гэсэн чинь манай тэр нэг гээд ахлагч маань тэрийг бүгдийг хурааж байгаа яах. Мориндоо өгдөг ус. Бас уу. Тэгэхээр ер нь нэг бол бас нэг амтнд бас их хайртай. Тэгээд ер нь янз янз. Манай гадаад хүмүүс ч их сонирчтэй. Ингээд яг өөрсгөө гэрийн нэг шүн гэж хүлээж авдаг. Амтныг хан амтныг тий. Тэгээд ингээд яг хүлээж авдаг байхгүй ингээд амтнтай муурандаа өөртөө одоо кийлх задлж өгч жишээний тий. Тэгээд манай сүмийн гişүүд харчаал тий жижиг хүүхдүүд харчаал хөөхөд биднээс илүү баг сүмийн гişүүдээсээ илүү одоо яадаг юм бэ гэл тий. Анхаарал тавьдсан байна гэж хэлдэг байсан. Одоо бодоод байхад ер нь тэгээд амтнд хийж гэнэ гэдэг чи өөрөө одоо ялангуяа одоо адвентист хүмүүс бол их нөхөө тий янз амтыг тийчээдэг ш. Тэгэхээр гэр бүлийн гишүүн шиг хүлээж авдаг. Одоо танаа сүмдэр ч гэсэн бүтэн амтан байж байгаа тий. Манай сүмдэр чаддаг. Харин тий загас байна, нохоо байна, галуу шуу байна, тагаа байна, муур байна. Тэгээд битүү ургамал ногоо байна. Алюминий мод, жимсний мод гэдэг. Үнэхээр одоо бурхан чиний залбирлыг сонсоод чамайг аж ахуйч тэгээ бас IT-ийн хүн болгосон байна. Тэгээд үнэхээр гайхалтай байсан байна. За тэгвэл Библийн дуртай ишлэл. Одоо Библийн дуртай ишлэл
Мөн бас Библийн дуртай дүр гэх юм бол чи юу хэлэх вэ? Чиний хувьд. Эхлэл номон дээр хэлсэн байдаг шүү дээ. Бүхий л ан амьтан тий байгаль дэлхийн бүх зүйлийг хүнд хариуцуулж өгсөн байхгүй. Тэгэхээр хүн гэдэг бол энэ байгаль дэлхийг хайрлах гэж тий ингэж бүхий л зүйлийг ингэж даатгаж өгсөн байхад эсрэгээр одоо хот мот ингээ хараад байхад бол жорлон л болгож ашиглаад байгаа байхгүй. Ингээл хараад байх. Тэгэхээр ишгэвтэрийн бас нэг баримталж явдаг зүйл маань ингээд юмыг цикл хог хаягдaltaгүй бай. Тэ ингээд одоо ургамлаад ягаад буцаага тэрийг одоо хайрсан юугийн одоо шуунуудаа идүүлээ шууныхаа сангасаараа одоо байглаа бордоод тэгээд хөрсөөс сэргээ тэ тэгээд өөртөөсөө одоо байгаль дээр байгаа хог хаягдлыг чинь ихэнх нь бол энэ ахын хог хаягдл биш хувц сунарыг бол өдөр болго хайдаг байхгүй хамгийн хаягддаг зүйл маань бол төмс ургамлын одоо хаягдууд идэх байхгүй хоол хүнсний хаягдууд идэх тэрийг яах вэ гэхээр чиг улаанаар одоо ягаад одоо тэрийг яах вэ гэхээр нөгөө буцаад байгальда ургамал ургуулахтаа ингээд ашиглах тиймэрхүү байдлаар ашиглах тий. Тэгээд ингэж өнгөсөн байгаа шүү дээ. Ирмэ номын 29:11 дээр баха. Бурхан та нарт ингээд төлөвлөгөө байгаа. Тэр төлөвлөгөө нь бол ирээдүйн сайн сайхны төлөө ингээд бэлдсэн зүйл байдгаа гэж хэлсэн байдаг шүү дээ. Эзэн бол тэгэхээр биднэрт бол тий ирээдүйн төлөвлөгөө нь бол Бурхан бол бидний төлөвлөгөө аль хизээний бэлдсэн тий. Тэгэхээр бид нар өнөө маргаашийнхаа зүйлийн төлөө айгүй их санаа зовдөг нэг энгийн зүйлийн төлөө тий амьдрал дээр ингээл амар их санаа зовдөг. Бурхан Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Та нарын ирээдүйг чинь ингээд төлөвлөсөн байгаа. Тэр төлөвлөгөөг чинь байгаад ах чинь та нар яагаад ингээд бус зүйл дээр их санаа зовох хэвээр ингээд тий. Тэр ерөөсөө тэгээд зүрхний чинь нэг тий хүслийг гэх тий ингээд юмхүү маш их гайхалтай би ишлүүд байгаа л да. Тэгээд амаа. Тэр юм бол өдөр болгон шахуу ингээд юмыг төлөвлөж явах хэрэгтэй. Тэгээд нэг өдөр ч гэсэн юм ер нь ажил дээр ч гэсэн амьдрал дээр ч гэсэн юмыг одоо төлөвлөхийг айгүйх яадаг. Төлөвлөж хичээдэг тий. Ирээдүйд магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа яг энэ хэсэг ямар болчих бол гэдэг ингээд тэрийг ингээд зураглаар гаргаалт ч юм уу тий. Ингээд дүрслэхийг хичээдэг аахгүй. Чи бас IT хүн учраас дээрээс бас сүмдээ тэгээд сүмийнхаа медиа юу хөгжүүлэхийг тэнд ингээ хамтарч ажиллахыг бас айгүй ирмэлцдэг гэж ярьжсэн. Тэр талаасаа бид нартай уулзвал одоо тэгвэл төлөвлөгөө зорилго юу вэ? Тийм. Ерөнхийдөө бол энэ төсөл хөтөлбөр бол манайд байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол сүүлийн үед бол хүмүүсийн яг чиг хандлага ер нь хандж байгаа хандлагууд бол ер нь энэ сошиал тий медиа чиглэлийг бол илүү төлөвлөх цаг хугацааг зарцуулдаг байгаа. Намайг баг байхад ч одоо ингээл котоктер ч юм уу эсвэл ингээл янз янзын газар тоглоход бид мөсөн одоо гол дээр очиж мөсөөр тоглодог байсан бол одоо юу хүүхдүүд яг гэх гэртээ ингээд утсаа оролдож тий ингээд юм чинь. Тэгэхээр хүмүүс бол одоо юмыг шүүлтэртэй хандах ёстой. Тэгээд хамгийн гол нь юу гэхээр энэ технологиг ашиглана гэдэг чинь нэг хүн биш. Нэг хүний артал дахиад 2000 хүн ч юм уу тий дагж үйж яадаг. Тийм учраас энэ бурхны баярт мэдээг бол яг одоо орчин үед бол энэ технологи ашиглаж хөвөх нь айгүй чухал. Тэгээд одоо технологи гэдэг зүйл маань бол за яг ярих гэж байгаа зүйлээ холчлаа шүү. За технологи гэдэг зүйл маань бол юу гэхээр маш олон чиглэлийн тий цаг хугацаа орон зайнаас үл хамааран бүхэл чиглэл улс орон даяар одоо ингээд төвдөг болчихлоо шүү тий. Хоёрын маань Cherry Book гэдэг одоо тий Австралид байлаа ч гэсэн Монгол хүн Солонгост байгаа монголчууд маш их үзэж байна. Тэгээ Монголд байгаа хүмүүс үзэж байна. Хүсгэл аймаг тий Монголын улсын хамгийн хойд захын цэгээс хүртэл одоо бид нэр үзэж байгаа байхгүй. Эн чинь өөрөө асар том одоо тий цаг хугацаа орон зайнаас үл хамааран Бурхны баярт мэдээ болон хүмүүст одоо тий илүү амьдралын зөв хөвшил маягийг түгээхэд бол хамгийн шалгарсан арга байхгүй. Тэгээд энэ зүйлийг түгээхийн тулд эхлээд яах вэ гэхээр бүсгэл сүм дээр бол бид төсөл бичсэн байгаа. Тэгээд тэр төсөл маань бол нэлээд дэмжигдсэн. Одоо тэгээд 12 сард бол эцсийн дэмжлэг одоо шатанда яаж тэр маань бол юу гэсэн үг вэ гэхээр би өөр IT-ийн хүн учраас яах вэ гэхээр мэдээлэл харилцаа технологи хүүхдүүдэд заа. Хүүхдүүд маань технологийн тэр чадвараа ашиглаад бусд хүмүүстээ өөрийнхөө тэр чадвараараа одоо сайн зүйл хийх тэр талын арга замыг баярт мэдээ түгээх тий тэр тал руу илүү төлхөө ажлыг гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ төлөвлөгөө бол тэгээ одоо баг багаар хийж явж байна л дээ интернетийн хай хүүсүрийг тавьж ийн кабель гэх ингээд болох үтгэхээр хийж лээ. Амин. За тэгээ амжилт хүсье. Бурхан мэдээж
чи одоо аль хэдийн хэлээ ингээд шат цатаар ахаад явж байна гэдэг бурхны том ивэл төлөвлөгөө бурхны том гайхамшиг дүүрэн байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгээ бас хэрвээ бидний зүгээс тусалцаа хэрэгтэй бол одоо хамтарч ажиллах тий бид нар бас нээлттэй байна. Медиагаа хамтдаа бас хөгжүүлээд хамтдаа явъя. За тэгээд мэдээж одоо ингээд сүмд явж байгаа хүмүүсийн хувьд бол бид нар ингээд нийгмийн хүмүүс шүү дээ. Сүмд явсан яваагаа тэгэхээр дандаа харилцаа холбоо дандаа одоо нөгөө нийгэм шиж бие биентэйгээ холбоотой байдаг. Тэгвэл итгэлийн амьдрал чинь нөлөөлсөн хүн гэвэл чи хэнийг хэлэх вэ? Итгэлийн амьдралд чинь яг би түрүүн отхон бэлэг 1 2 гэдэг отхон бямд 1 2 гэж сонсчлоо. Тэгээд өшөө өөр би чинь юу штэ сүмд 10 жил яваад 10 жил ахаад ингээд одоо дэлхийн амьдралаар амьдраа те хүмүүсээ жоох ингээд холдсон байсан. Тэгээд намайг анх олуулаа ингээд би бол тэгтээ яг ингээд бурхныг яг дуудсан цагт нь ирнэ. Түрүүн бас асуусан шүү дээ. Итгэлийн баатар чинь юу вэ гэхээр би яв номд итгэвтэй. Яв ч өөрөө айгүй том гоё итгэлийн баатар шүү дээ. Тэгээд бас тийм амьдралаар амьдрахыг багтаа их мөрөөддөг гэсэн. Яг тэрийг бид нэр судалдаг байсан баг. Ингээд гэрт эсийн групп байгуулсан ингээл яв номын тухай бараг баг багч нэг зодонтой кино үзэх тэрнийхээ гол дүр дараал ингээд зодтолдог байсан ш. Яг түүнтэй адилхан бидний хувьд бол нөгөө сүмд өссөн болох сүмдээ өссөн болохоор би яв шиг амьдралаар амьдрахыг хүсдэг байсан. Им итгэл нь хизээш ингээд нуур ганхгүй тий. Гэтэ харамсалтай нь яг ихэр тодорхой хэмжээний тий ингээд сорилтууд байсан. Сорилтууд ороод тэгээд бас нэг бараг 10 жил жахуу сүмээс холцсон. За. Гэтэ миний дотор бол бурхан айл хизээ нөгөөс суулгацсан учраас хизээ нэгэн цагт бурхан дуудах юм бол бүхэл зүйлээ тий бурхан даатгаж даална гэсэн. Харин намайг ганцаараа ингээд сүмээс ингээд одоо нэг хэсэг ингээд байлаа ч гэсэн бурхан дуудахтаагаар гурвуулгийн дуудсан тий ингээд гэр бүлтэй их нэртэй 2 хүүхэдтэй олцсон цагт нь дуудсан. Тэгэхдээ зүгээр тий их нэрээ барайл сүмдээ ирж байгаа юм. Тэгээд энэ амьдралд маань бол манай элчин сүмийн ган эрдэнэ гэдэг залуу байдаг. Бид тэр яг адилхан одоо хоббитой пастор хүн байгаа тий пастор хүн байгаа юм. Тэг пастор байгаа. Тэгэл маш олон итгэлийн найз нөхдөд байгаа л тий. Тэгээд нэг хобби гэдэг чинь аягүй чухал шүү дээ. Тийм яг үнэ. Үйлчлэх одоо гар гэсэн үг шүү дээ бид нар ч. Бид нар ч одоо хил амаараа үйлчлэхээс илүү одоо тийм хүмүүс ч нэг юм камерын ард байж байгаа одоо танаа өхөр нэг аашны шиг тийм. Манай өөрөө гардгүй тийм. Яг одоо ард насрал одоо тийм. Бид тэр яг ингээд 10 20 30 минут ингээд ярьж болно. Тэрний цаатал 3 4 цаг 3 4 өдөр хийдэг тэр том ажил байгаа шүү. Тийм. Ингээд тэр редакторлон нөгөө бичлэгээ буцаага засан залруулна чиглүүл. Тэр одоо зүгээр пэйс байгаа байхгүй тийм. Нөгөө газар очсон газараа дахиад камераа суйрлуулна гэдэг ер нь төлөвлөл юм байгаа. Тэгээ нөгөө хүмүүсийн цаг завт нь тохирно гэдэг яг машин тэрийг нь барай явахаас ахуулаад тэгээ шүнэн та нар мөн одоо тэгэл яг үнэ. Энэ олон одоо хөвсгөлийн хязгаартай ингээд зорж ирж юм чи асар том гоё те. Бидний хувьд ивэл ахгүй. Та нар ингээд хүрээд ирж чинь чинь бурхны хүмүүс нэгийг ямар их гоё хайрладгийг те. Ингээд цаг бүхэл бүтэн Австрал те ингээд Монголд үйлчлэгээд ирсэн тэр зүрх сэтгэлийг чинь хараад те таны хийх гэж байгаа зүйлийг чинь яг нэгнгээр харагдчихж л те ишгээвдэж баг ингээд баярлаа. Үгээрээ хэлээгүй бахт те үйлдэлээрээ харуулна гэж чинь л байгаа байхгүй бурхны те. Магадгүй бурхныг таньж мэдээгүйсэн бол бид нар дэлхийн амьдрал дээр өчнөө олон төөрж бүдэлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг бурхны амьдрал гэж ямар байд юм бэ те ингээд те нэгнийгээ хайрна гэдэг чинь ямар байд юм бэ? Яг ямар үйлдэлээр л харуулж байгаа. Та ямар нэгэн тэгээд ган эрдэн бол чиний амьдралд бол буцаж сүмд ирэхэд нөлөөлсөн яг үйлдэлээрээ тэр одоо нөгөө уриалан дуудаж бочиж авчирсан хүн байна те. Тэгээ бас нөгөө хобби нэгтэй чи тэр сонирхол нэгтэй хамтарч яа тийм. Тэгээд нөгөө тийм болохоор ер нь бурхны бол хэнийг ч хамаагүй бүр итгэж бүс хүмүүсийг хүртэл яхаа гэхээр дамжуулаад бурхан үгээ хэлж л байдаг. Тэгээд бид нар бурхны үгийг сонсох хэрэгтэй. Маш сайн сонсох хэрэгтэй. Хүмүүс ингээд ярьдаг юм л бурхан чи хаана вэ гэл те. Тэр үг чинь бол юу гэхээр өөрөө нөгөө амьдралд хэрэгжүүлж үзэг үйж тэр асуултыг асуух нь айгүй буруу гэж боддтой миний. Яагаад гэхээр итгэгч хүн гэдэг бол яах вэ гэхээр одоо бурхныг ирж хайж байгаа хүмүүс бол хувийн буюу бурхантай харилцах цаг заавал байх ёстой. Чимээгүй цаг тий. Өөрийгөө дот зүрх сэтгэлээ сонсоод бурхантай яг харилцах цаг тий. Тэгэхэд магадгүй 5 хоногийн дараа тэр хариулт ирсэн л гэдэг байхгүй тий. Тийм айгүй гоё гайхалтай. Нэмээ. Үнэхээр гайхалтай. Тэгээд би бас сая бол нэг зүйл төр бас хүний амьдрал айгүй их сорилт гарна шүү. Жишээ нь хоёр дээр ч гэсэн сая ингээл яг Хөвсгөл аймагт ирэхийн яг ирээгээл төлөвлөсөн байсан чинь
тахал гараад 10 гаруй хоног ингээд карантин тавигдчихж байгаа байхгүй тий. Манай аймагчдад тий ингээд тэг чин тэгэл бурхан залбирж байгаа шүү дээ тий. Тэгээ ирүүлж өгөөч тий. Үнэхээр ингээд таны хүслээр бол тэгэл маргааш нь тавигдаал тий. Тэгэл ирэхөр болчлаа гэж. Ингээд амар гоё баяртай тий. Ингээд мэдрэмжээр харилцсан гэдэг айгүй гоё яахгүй. Ингээд нэг бурхан тий. За яг ингэж хэлнэ. Ингээд гэхэд угаасаа за гэл ингээд ирчихэж байгаа тий. Энэ зүйл чинь өөрөө бурханы тэгээд өдөрдүүлээд яваад байгаа яахгүй. Тэрнээс бид нэр тгий ингээ гээл нэг тий. Яагаагүй ш тий. Бурхан бол ингээд ямар нэг юмыг яхтай явах ингээд сорилт өгдөг. Тэгээд тэрний цаана илүү хийвэл байгаа байхгүй. Тэгээд ийм сайхан газар бас бид нарыг ирээд өнөөдөр бас бороо цас бүх юм орлоо шүү дээ. Мөндөр орлоо. Ийм гоё. Шуур боллоо. Тэгээд одоо сайхан зэлэмцэн байна тий. Тэгээд ер нь л тэр бурхны гайхамшиг гэдэг бол хүнд бол бүхэл зүйлээр юм тий. Энэ бүх үзэгдэл бүхэл юмны цаана төлөвлөгөө байгаа. Амен. Үнэхээр гайхалтай. За чи адвентист сүмийн талаар юугаар нь илүү бахархдаг вэ? За миний хувьд бол зин маш олон зүйл байгаа шүү дээ. Нөхөрлөөс ахвалаад өчнөө олон зүйлээ залуунаас нь явж явах те. Ингээл хамтаа нөхөрлөдөг гэсэн. Сүүлийн үед бол эрүүл мэнд те. За их нэртэйгээ холбогдсноос хойш бол зөв хоол те. Ингээл одоо сүүлийн үед бол надад тийм байнга хилдэг юм бол зөв хоол. Тэгэл ингээл одоо та хэдийг маань ингээл хүрээд ирэхэд хүртэл те. Ингээл веган гэдэг үг байнгын чихэн те. Тэгэхээр чинь би ч одоохондоо нэг тий тэр тэрлөө ингээл тэгтэл бурхан ингээл баг багаар ингээд хэлээд байгаа. Ойлгуулад байгаа тий. Хоол хүнсээ зөв боловсруулаа тий ингээл тий дасгал хөдөлгөөн ингээл бүх зүйлийг ингээл хэлээл тий. Тэгэхээр ерөөсөө яг амьдралын хэм маяг нь айгуу чухал. Яг үнэ адвентист амьдралын хэм маяг их сайхан таалагдав. Тийм Монгол төдий дэлхийд хамгийн тийм яг үнэ шүү дээ тий. Яг үнэ. Маяг шүү дээ тий. Яг үнэ. Тэг үнэхээр гайхалтай. Бурхан бол үнэхээр гайхалтай. Яриад ах юм бол өвчнөө зүйлээ байна. Харин яриад ах юм бол үнэхээр өвчнөө зүйлээ. Тэгээд ямар ч тач энэ хүртэл надтай хамт ингээ ярьсан чамд баярлалаа. Тэгээд үнэхээр танаа гэр бүлээр бахархаж байна. Үнэхээр сайхан одоо ингээд манай Монголын үлгэр жишээ болсон сайхан гэр бүл байна. Манай адвентист сүм төдийгүй ингээд та хоёрын амжилт, та хоёрын одоо амьдралын хэв маяг бие биентэйгээ харьцаж байгаа харьцаа тэр бүр ингээ гадны хажуудлын хөндлөнгийн хүнээс харахад ч гэсэн үнэхээр бахархмаар сайхан байлаа. Тэгээд танаа гэр бүлийг бурхан маш их элэг бүтээлгээр эвээх болтугай. Тэгээд чиний хийж байгаа бас хийхийг төлөвлөж байгаа ажил үйлс болгоны чинь бас бурхан элбгээр эвэнэ гэсэн итгэлтэй. Тэгээд энэ хүртэл надтай хамт ярилцсан чамд баярлалаа. Тэгээд одоо хоёулаа хамтдаа манай үзэгчтэй баяртай гэд өндөрлөдөг. Тэгээд өндөрлөхөөс гадна бас манай гишүүд одоо сонсогчд маань зориулаад өөрийнхөө үгийг хэлэх гоё те. Юу гэж хэлмээр байна? Хүсэж байгаа зүйлээ. За нийт одоо энэ чэри бүх дэлхийн одоо өнцөг болон бүрд байгаа бүхэл адвентист болон бурхны сайн бурхан бол агуу шүү та бүхэн тэгээд сүмдээ өргөж очиороо л гэж хэлье да тий. За баярлалаа. За тэг хоёулаа баяртай гэд өндөрлөө. За баяртай. Баяртай.